Сүүлийн жилүүдэд үндэстэн дамнсан корпорациуд сансрын орон зайд том гүрнүүдийн засгийн газруудаас дутгааргүй үйл ажиллагаа явуулж хөрөнгө оруулалт хийх болсон билээ. Тус салбарт тэргүүлэгч Elon Musk-ийн үүсгэн байгуулсан SpaceX компани ээлжит мега туслаа танилцууллаа. Тус компани Америк нэгдсэн улсын Луизиана мужийн өмнөд хэсэгт орших Пекан аралд пуужин хөргөх шинэ бөгөөд хамгийн том зохицолбор байгуулахаар төлөвлөж байна. 50,000 га талбайд баригдах Starbase Louisiana хэмээх энэ нүсэр том зохицолборыг барьж байгуулахад 100 гаруй тэрбум долларын зарцуулах аж. За зохицолбор нь тус компанийн дараагийн үеийн Starship буужин болон хиймэл оюун ухаан хиймэл дагуулуудыг хөргөх стратегийн чухал бааз болж байна. Энэхүү мега тус нь SpaceX компани 4 дахь пуужин хөөргөх талбай болох бөгөөд цаашид жилдээ хэдэн мянган Starship пуужин хөөргөх хүчин чадалтай байхаар төлөвлөгдөжээ. Компани ерөнхийлөгч Gavin Shotwell шинэ зохицолборыг биедан оршин тогтноох чадвартай сансрын бомбт болно гэдгийг онцолсон байна. Бомбтын бүрэлдэхүүнд пуужингийн түлш болон метан үйлдвэрлэх байгууламж, эрчим хүчний их үүсвэр, гүний усны бомбтоос гадна тээврийн хэрэгсэл боловсруулах төв багтах юм а. Тэр ч байтугай хувийн нисэх онгоцны буудалж баригдахаар төлөвлөгдсөн тэрээр танилцууллаа. Бомбт нь тус бүр 2 хөөргөх тавцан бүхий 5 байгууламж буюу нийт 10 хөөргөх тавцангаас бүрдэх ажээ. SpaceX компанид болон Louisiana мужийн захирагч Jeff Landry нар бүтээн байгуулалтын талаар хамтарсан мэдээлэл өгсөн юм а. Цогцлборын барилгын ажил ирэх 2027 онд эхлэх бөгөөд анхны Starship пуужин 2029 онд хөөргөхөөр зорж байна. Энэхүү төсөл нь зөвхөн технологийн дэвшилтүүдийгүй орон нутгийн эдийн засагт томоохон түлхэц үзүүлэх юм. Тухайлбал ирэх 10 жилийн хугацаанд шууд 3,000 орчим шинэ ажлын байр бий болгох хэмээн тооцоолж байна. Шинээр бий болох эдгээр ажлын байрны жилийн дундаж цалин нь $92,000 ах төлөвтэй. Энэ нь тухайн бүс нутгийн дундаж цалингаас бараг 2 дахин өндөр үзүүлэлт болж байгаамаа. Тус зохицолборыг барих эргийн намгархаг бүс нутг нь өмнө нь ExxonMobil компани эзэмшилт байсан түүхтэй. Гэвч байгаль орчныг бохирдуулсан гэх шүүхийн маргааны дараа энэхүү газар мужийн мэдл шилжээд байсан юм. Үүнтэй холбогдуулан байгаль орчныг хамгаалах бүлгүүдийн дунд болгоомжлол үүсэж байна. Тэд пуужин хөөргөх үйл явц нь нүүдлийн шууд болон эргийн экосистем цөргөөр нөлөөлж болцсохгүй гэж үзэж байгаамаа. Харин SpaceX компани зүгээс талбайн ихэнх хэсгийг онгон дагшин байдлаар нь хадгална хэмээн мэдгэлээ. Мөн эргийн илэгдлийг зогсоох, намгархах газрыг сэргээх, зэрлэг амьтдыг хамгаалах үйлсэд давхар хөрөнгө оруулахаа амласан байна. SpaceX компани өнгөрсөн 6 дугаар сард хувьцаагаа олон нийтэд нээлттэй санал болгосон. Улмаар $177 их $80 үнэлгээтэйгээр хөрөнгийн зах зээлд түүхэн дээд амжилт тогтоогод байна. Энэхүү шинэ мега төсөл тус компани хитийн алсын харааны салшгүйний хэсэг болж байна. Компани гүйцэтгэх захирал Elon Musk хит хитэн асар том зорилт тавиад байгаа. Тэрээр Starship пуужин ашиглан Starlink хиймэл дагуулын сүлжээгээ өргөжүүлэх, задгай сансарт хиймэл оюун ухааны дата төвүүдийг байгуулахыг зорж байна. Цаашлаад сар болон ангараг гарагт хүн төрөлхтнийг хүргэх алсын хараатай ажиллаж байна. Louisiana-гийн энэхүү шинэ зохицолбор нь тэдгээр төлөвлөгөөг бодит ажил хэрэг болгох гол дид бүтэц байна гэж зах зээлийн шинжээчид үзэж байна.